За сайн байцгаана уу оюутнуудаа. Өнөөдөр би та бүхэнд нэгдүгээр лекцийг танилцуулъя гэж бодож байна. За нэгдүгээр лекцийн эхэнд бага боловсролын цөм хөтөлбөр ба сайжруулсан хөтөлбөр гэдэг товч мэдээллийг орууллаа. За ерөнхийдөө одоо бага боловсролын онол үзэл баримтлалын өөрчлөлтийг бас товчхон танилцуулъя гэж бодож байна. 1920-1940 оны үед нийлэмж рефлексийн онол гэдэг онолоор сургалтыг явуулж байжээ. 1940-1960 оны онд бол тохиролцооны онолын дагуу сургалтыг төлөвлөж явуулж байсан байна. 1960-1990 онд сургууль хүмүүжүүлэх тохиролцооны онол гэж онол бол гол байр суурийг эзэлж байсан байна. 1950-90 оны хооронд бас сургалтыг эрчимжүүлэх онол гэж бас яригдаж энэ сургалтыг эрчимжүүлэх, хоцрогдлыг арилгах, гүнзгийрүүлсэн сургалт ч гэдэг юм уу, иймэрхүү байдлаар бас үр чанарыг нь сайжруулах ийм үзэл баримтлал бүхий онол хэрэгжиж байжээ. 1950-ад оноос хөгжүүлэх сургалтын онол гэдэг. За энэ хөгжүүлэх сургалтын онол дээр бол хүүхдийн авьяасыг хөгжүүлэх, мөн дугуйлан секс хичээллүүлэх, мөн дээр ярьсан гүнзгийрүүлсэн сургалт энэ төр бол бас энд яригдчихсэн байгаамаа. За 1950-аас 80 оны хооронд бол програмчлсан сургалтын онол гэж онол бол сургалтанд голлох байр суурь эзэлж байсан байна. 1950-аас 70 оны үед бол бас асуудал дэвшүүлж шийдвэрлэх сургалтын онол гэж бол бас сургалтанд нэвтэрж байсан байна. За 1920-с өнөөг хүртэл тайлбарлан үзүүлэх сургалтын онол бол бас нэлээд байр суурийг эзэлж байна. Одоогоор бол багш тайлбарлах, багш төвтэй сургалтыг бол бүрэн халсан гэж үзэж байгаа боловч амьдрал дээр бол бас 100% бас энэ арга бол халагдаагүй. Багш нар тайлбарлах, аль болохоор өөрөө самбар дээр тайлбарлах иймэрхүү хандлага бол одоо хүртэл ам бүхтэй байна. За тэгэхээр хөтөлбөрийн хувьд бол ийм онолын өөрчлөлтүүд явж исэн байна. Арга зүйн өөрчлөлтийн хувьд бол эхний албан боловсрол манай Монгол улсад бол байгуулагдаж эхэлснээс хойш Оросын хөтөлбөр сурах хүчийг арга зүйг авч хэрглэж байсан. За Пишкала, Мора, Стивно гэдэг эрдэмтдийн зохиосон сурах хүчийг гарын авлага арга зүй номнуудыг бол тэр чигээр нь орчуулж хэрглэж байсан байнамаа. 1990 оноос хойш өөрийн гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байгаа. За энэ эхний үеүүдэд бол гадаадын төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд бол маш их сургалтууд багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, хөтөлбөрийг шинчлэх энэ зорилгоор явагдчихсан байгаа. За эдгээрээс нэрлэх юм бол Данидагийн шав төвтэй сургалт, Сорсын алхмаар, JICA-гийн багшлахын арга зүйг түгээн дэлгэрүүлэх төсөл хичээлийн судалгаа гэдэг. Сүүлийн үед Кембрижийн идэвхтэй сургалтын арга зүй гэдэг. За сая бас хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих арга зүй гэдэг. Гэх мэтчлэнгээр ингээд арга зүйн хувьд иймэрхүү өөрчлөлтүүд орж явж исэн байна. За энэ хүрээнд бас тодорхойлж хэлэхэд одоо бол боловсролын бүх төвшөндөө суралцагчийн идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд мэдлэг бүтээгдэх чадвар эзэмших боломж гарах юмаа гэсэн энэ конструктивист онолыг бол илүүдэлхүү баримталж байна. Харин сүүлийн үед бол метакогнитив онол үзэл баримтлалууд бол бас нэлээд сургалтанд нэвтэрч орж ийн хүүхдийг өөрөөр нь зорилго дэвшүүлээ, зорилгынхаа төлөө өөрийнхөө үйл ажиллагаа хянах, өөрийн үнэлгээ хийх, өөрийнхөө суралцах үйл ажиллагааг зохицуулах, хянах, удирдах энэ чиг хандлага бол бас дэлхийн нийтийн чиг хандлага жишгийг дагуулж манай Монгол улсын боловсролын тогтолцоонд бас нэлээд төлхөө орж ирж байна. За бид нар өнөөдөр та бүхэнд энэ арга зүйн хичээлийг орж явахад та бүхнийг ажлын байран дээр гарсан даруйд бас энэ хөтөлбөр манай арга зүйн чиг хандлагууд бол өөрчлөгдөхийг бол үгүйсэхгүй. Яагаад гэвэл манайх бас төдийлөн тийм тогтвортой байж чадахгүй байгаа. Тийм учраас бид нар энэ арга зүйн хичээлийнхаа хүрээнд
сонгож авч байгаа үйл ажиллагаа маань дандаа агуулгын инвариант хэсгийг судлах юм аа. Өөрөөр хэлбэл ерөөсөө өөрчлөгдөхгүй хэсгийг нь ямар ч арга зүй, ямар ч чиг хандлага орж ирж исэн тоолж сурах хэрэгтэй хүүхэд тэр бол өөрчлөгдөхгүй. Нэмэх ас хуржуулах хуваах үйлдэлийг сурах хэрэгтэй. Тэр бол өөрчлөгдөхгүй. Тэгэхээр яг энтэй адил бид нэр аль болох үл өөрчлөгдөх хэсгийг нь судлах юм аа. За тэгэхээр мөн одоо энэ хичээлийнхаа хүрээнд бид нар бас өөрийнхөө орны онцлог тохируулж Монгол контекстыг бас авч үзэж ингэж судлах юм бодолтой байгаа. За сүүлийн үед боловсролын хөтөлбөрийн өөрчлөлт бол хамгийн сүүлийн 2 өөрчлөлтийг багш нь энд харуулж байна. 2014 оны 6 сарын 3-ны өдрийн тушаалаар бол бага боловсролын цөм хөтөлбөр батлагдсан байгаа. За үүнийг бол 2019 оны 8 сарын 1-ний өдрийн одоо сайдын тушаалаар бага боловсролын сайжруулсан хөтөлбөр гээд өмнөх цөм хөтөлбөрөө одоо багш нараас эцэг эхчүүдээс мөн судлаачдаас гарсан санал дээр тулгуурлаад сайжруулсан хөтөлбөрөө гэж үзэж байгаа. За тэгэхээр өнөөдөр бид нэр энэ 2 хөтөлбөрийг одоо ингэж зэрэгцүүлж бага зэрэг одоо энэ талаар авч үзье гэж ингэж бодож байна багш нь. За нийтлэг үндслэлийн хувьд бол 2 хөтөлбөрийн хувьд нийтлэг үндслийг ингэж тодорхойлсон байна. За багш нь энэ бүрийг уншиж ингэж цаг авахыг хүсэхгүй байна. Яагаад гэвэл та бүхэн бол энэ хичээлээ тэмдэглэх явцдаа бичиж аваад унших болцоотой учраас. За тэгэхээр ерөнхийд нь ялгааг нь харах юм бол 2014 оны цөм хөтөлбөр дээр Зөв Монгол хүүхд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн ийм санаа явж байгаа. Тэгвэл сайжруулсан хөтөлбөр дээр ерөнхийдөө одоо хэрэгжилтийн цөм хөтөлбөрийнхаа хэрэгжилтийн явцад хийсэн судалгаа, суралцагчдын сурлагын амжилтын үнэлгээний үр дүн, боловсролын өнөөгийн чиг хандлагыг тооцож үзээд тэр хэрэгцээ шаардлагад нь нийцүүлээд энийг боловсрууллаа гэж ингэж гаргасан байж байна. За тэгэхээр энэ нийтлэг үндслэл дээр нь одоо хоёулан дээр нь л харагч байгаа нэг зүйл бол эх орон жүзэл төлөвшүүлэх, хүмүүнлэг ёсонд суралцуулах гэсэн ийм санаа бол бас ерөнхийдөө бол хүн болох гэдэг талаас нь авч үзэх энэ одоо санаа бол хоёулан дээр нь тодорхой хэмжээгээр орсон байгаа. Тэрийг та бүхэн бас харьцуулаад хараараа тэгвэл илүү ойлгогдох байхаа гэж бодож байна. За хөтөлбөрийг боловсруулахад баримтлсан зарчмыг бас 2 хөтөлбөрийн хувьд авч үзсэн байна. За хүүхэд бүрийн авьяас сонирхол хувийн онцлогийг нээж суралцахыг нь дэмжинэ гэсэн байгаа. Энэ утгаараа бол тэр нэг ч хүүхэд ард үлдэх ёсгүй гэсэн энэ боловсролын зарчим бол энд тусж байгаа гэсэн ийм санаа бол байгаа. Тэгэхээр та бүхэн бас энэ 2 хөтөлбөрийнхаа зарчмыг бас харьцуулаад үзвэл бас нэлээд ойлгомжтой болох болов гэж ингэж бодож байна багш нь. За хөтөлбөрийн зорилго зорилтыг бас зэрэгцүүлээд авч үзсэн байна. Цөм хөтөлбөр дээр бол хүүхэд бүрийн их хэл үндэсний соёл, ёс сурламжлалаа эрхэмлдэг, сурах арга барилтай, авьяас чадвараа нээн хөгжүүлдэг, өөртөө итгэлтэй, бүтээл сэтгэлгээтэй, эрүүл аж төрх, зөв дадал хэвшилтэй, насан туршдаа суралцах, хамтран ажиллах, амьдрах чадвартай эрхэм болж төлөвшөд чиглэсэн байх ёстой гэсэн ийм сургалтыг зохион байгуулна гэж үзсэн байна. За сайжруулсан хөтөлбөр дээр ерөнхийдөө энэ санаа бол хураангуулагдаад орсон байгаа. Тийм учраас одоо та бүхэн энэ хоёрыг харьцуулж сайн нэг бүрчлэн үзэх нь бол бас ойлгоход хувь нэмэр оруулах болов гэж бодож байна. За хөтөлбөрийг дараах үйл ажиллагаанд ашиглана гэж чинь. За энэ хөтөлбөрийг бол зөвхөн багшид зориулсан бичиг баримт гэж үзэж болохгүй. Эцэг эхт хүртэл зориулагдсан сургуулийн удирдлага, боловсролын ажилтан, суралцагчид ингээ бүх хүн энийг хэрэгэлдэг. Тэгэхээр энийг ямар хэмжээнд яаж ямар зорилгоор хэрэглэх талаар нь багш нь энд оруулж өгсөн байна. Тэгэхээр та бүхэн энийг бас хараарай. За хөтөлбөрөөр эзэмших чадварыг бас тодорхойлж өгсөн байна. Цөм хөтөлбөрийн хувьд бол 3 ерөнхий чадварын хүрээнд 7 тусгай 3 ерөнхий чадамжийн хүрээнд бол 8 ерөнхий чадварыг авч үзсэн байгаа. За энэ юугаа бол
сайжруулсан хөтөлбөр дээрээ бол бас ерөнхийд нь уламжлаж оруулж ирсэн байгаа сэтгэн бодох, асуудлыг шийдвэрлэх, мэдээллийн технологитой ажиллах, бие даан суралцах, харилцах, хамтрах, эрүүл зөв дадал хэвшилтэй болох үндэсний соёл ёс суртахуун уламжлалыг дээдлэх, байгаль орчинтой харилцах гэдэг ерөнхийдөө бол энэ хоёр маань ерөнхийдөө нэлээд бие биентэйгээ бол ингэж адилхан хамааралтай харагдаж байгаа. Тэгэхээр та бүхэн энийг бас нарийн ингэж харьцуулж хараарай. За математикийн тусгай чадварын хувьд бол цөм хөтөлбөр дээр 7 тусгай чадварыг авч үзсэн байгаа. Тоолох, тоог уншиж бичих, цэгээр тэмдэглэх, жишг тоймлох, тооны үйлдэлийг гүйцэтгэх, дүрс битийг судлах, юмсын хөдөлгөөнийг тодорхойлох, хэмжих, түүнийг ойлгох, хэмжих, шинж зөв тогтол, учир шалтгааны талаар өгөгдөл мэдээллийг олох, ойлгох, дүрслэх, боловсруулах гэсэн байна. За энэ тусгай чадварын эхний 3 чадвар нь бол манай тоолол гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй бол шууд хамааралтай. Бусад чадварууд нь манай энэ бүрэлдэхүүн хэсэгтэй тоолол гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй манай бол шууд биш хамааралтай байж байгаамаа. Бүр хамааралгүй гэж хэлж юусоо болохгүй. За өнөөдрийн хамгийн ихний хичээл рүү оръё. Тоон дугаарлалыг таниулах арга зүй гэсэн ийм сэдв маань эхэлж байна. За саяын өмнөх слайдууд маань хөтөлбөрийн тухай ерөнхийд нь авч үзлээ. Тэгэхээр багангийн багш болох ч хүн бас хөтөлбөрийн судалтайг мэддэг, ойлгодог, хэрэгэлдэг ийм зайлшгүй шаардлагатай учраас хөтөлбөрийн талаар товч танилцуулгыг авч үзсэн байгаа. Та бүхэн сайжруулсан хөтөлбөрийг багшийнхаа дээр харуулсан линкээр ороод бүрэн танилцах бололцоотой байгаа шүү. За дугаарлалын тухай мэдлэг бүтээлгэхдээ ер нь бол дугаарлалын концентр болгон дээр тооны утга бүтэц, бодит юмсын тоо, олонлогийн элементийн тоо, тоог загварчлах, тоог бичих, тоог хэрэглэх, жишг гэсэн энэ дарааллыг баримталж явах юм аа. Энэ дарааллыг бол энэ өмнө нь өгсөн энэ үйл ажиллагаануудаас гаргаж авсан учраас та бүхэн энэ дарааллыг цаашдаа баримтлаад явах учиртай юм шүү. Шин тоотой танилцахдаа ийм дарааллыг баримталдаг. Эхлээд бодит юмсын зураг, эргэн тойронд байгаа танил юмсын зургийг өгч тоолуулах, дараа нь түүнийг бодит зургаа загвараар илэрхийлэх, тэгээд дармал цифр, тэгээд бичмэл цифр гэсэн ийм дарааллаар явдаг юм аа. За энэ доотлолтод байгаа энэ нэг шугамн дээр байгаа тэр нэг цифр сөхөж харуулж байгаа энэ дарааллыг бол бас натурал тооны аксиоматик байгуулалт гэсэн онолын үндсэн дээр энийг заавал ингэж хэрэглэж явдаг. Яг шин тоог танилцуулахдаа өмнө нь үндсэн тооныхаа яг дараагийн тоон гэсэн энэ ойлголтыг тулгуурлаж өмнөх тооноосоо нэгээх гэсэн ойлголтыг тулгуурлаж гаргаж ирдэг юм аа. Тийм учраас эндээс энэ зурагнуудыг ашиглаж тайлбар хийхэд зүгээр байдаг. За тоон дугаарлалыг бол ер нь тооллын айг тэр чигээр нь тооллын бүрэлдэхүүн хэсгийг тэр чигээр нь концентр хэлбэрээр судалдаг гэж үздэг. Энэ концентр гэдэг бол нэг төвтэй тойргууд гэсэн үг. За концентрийн хамгийн ихнийх нь бол 10 хүртэлх тоо, дараагийн тойрог нь болохоор 100 хүртэлх, дараагийнх нь 1000 хүртэлх, дараагийнх нь олон оронтой тоо гэсэн энэ дарааллаар судалдаг юм аа. Тэгэхээр цаашдаа бид нар тоон дугаарлал болоод нэмэх асах, үржүүлэх баах үйлдэлийг авахдаа яг энэ концентрийг баримтлаад явна. Эхлээд 10 дотроо чөлөөтэй нэмэх асах үйлдэлээ мөн дугаарлалаа таньсны дараа нь ингээд 100 хүртэлх тоорогоо ингэж тэлж явах зарчмаар явах юм шүү. Тэрийг та бүхэн бас анхаараарай. За тэгээд дараалал ёсоор 10-ын доторх тооны дугаарлалын талаар ярилцъя. Энэ дугаарлалыг бол ер нь 2 үе шатаар мэдлэг бүтээлэх үйл ажиллагаагийн зохион байгуулалт. Нэгдүгüүрт нь бэлтгэл үе, дараагийнх нь бол 10 доторх тооны дугаарлал гэсэн ийм 2 үе шатаар зохион байгуулах юм аа. За бэлтгэл үе дээр нь бол өмнөх төсөөллийг илрүүлэх, тоолох чадварыг дэмжих, тоог жишг чадварыг дэмжих, огторгоо орон зайн төсөөллийг хөгжүүлэх, бичих чадварыг дэмжих гэсэн ийм
дараалалаар явах юм байгаа. За энэ дарааллын дагуу ямар үйл ажиллагаа хийлгэж болох вэ гэдгийг энэ хойно одоо жишээгээр үзүүлж байна. За жишээлбэл өмнөх төсөөллийг илрүүлэх гэдэг дээр энэ яг нийл ягаан өнгөөр ингээд өнгө нь харгалзаад явж байгаа шүү. Тэрийг анзаараараа хүүхдүүдэд зураг үзүүлээд тоолуулах нь байна. Багш өөрөө 5-аас 8 савхыг үзүүлж 48 савхыг хүүхдүүд авч багшд үзүүлэх нь байна. За 6 хонь 8 ямааны зураг үзүүлж аль нь их вэ? Яагаад гэсэн асуултыг асууж ярилцах нь байна. Дараалан байрлсан ном дэвтэр харандаа цүнхний зургийг үзүүлж юуны өмнө хойно юуны хажууд байгаа вэ гэж нэрлүүлэх ийм одоо дасгалуудыг ажиллуулах нь байна. Энэ бол өмнөх төсөөллийг илрүүлэх энэ одоо холбоотой төвшүүлэгдэж байгаа үйл ажиллагаанууд байх нэ. Мэдлэг үйл ажиллагааны явцад бүтээгддэг гэсэн онолыг бид нар баримталж байгаа учраас ер нь тухайн одоо зорилгыг биелүүлэхийн төлөө ямар үйл ажиллагаа хийх вэ гэдгийг л бид нар голчилж үзэх юм байгаа. Тэгэхээр одоо энэ хэсэг дээр ингээд дандаа үйл ажиллагаа гарч ирээд явж байгаа шүү. За тоолох чадварыг дэмжих гэдэг дээр бодитоор тоолох, чэйжээр тоолох, шууд тоолох, урвуугаар тоолох гэсэн ийм одоо үйл ажиллагаануудыг хийлгэнэ. За тэгээд одоо энэ болгоныг би нэг бүрчлэн унших юм бол маш их цаг орох учраас ингээд та бүхэн бичиж тэмдэглэх явцдаа энэ өнгөөр нь харгалзуулаад яг энэ одоо юун дээр энэ үйл ажиллагаа хийлгэх юм байна. Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө ийм үйл ажиллагаа хийлгэх юм байна гэсэн зүйлийг нь бол сайн тогтож хараарай. За дараа нь бол тоолох дүрмийг бол бид нар заавал хүүхдэд эзэмшүүлэх ёстой. Энэ бол маш чухал. Нэгээс эхлээд тоолно. Нэг ч зүйлийг орхиж алгасаж тоолохгүй, нэг ч зүйлийг дахин тоолохгүй, ямар ч дарааллаар тоолоход гарах үр дүн адилхан байна. Тоолоход хамгийн сүүлийн тоо дугаарыг нь заахаас гадна ширхгийг нь заана. Гэт ийм дүрмийг бол баримтлах юм аа. Хэдэн ширхэг байгааг нь заана гэд. Жишээлбэл 5 алимыг тоолох юм бол хамгийн сүүлийн алимн дээр нь 5 гэд хэлнэ. Тэр бол 5 дугаар алим буюу бас энэ алимны тоо ширхгийг зааж өгж байгаа гэсэн энэ зүйлийг бол бас сайн тайлбарлах хэрэгтэй байгаа. За нөгөө 2 дугаар шат буюу 10 доторх тооны дугаарлал дотроо ийм дөрвөн одоо зорилго төвшүүлэх юм байна. Тоо бүр өмнөх болон дараагийн тооноос хэрхэн үүсдэг, ямар холбоо хамааралтай тухай, тоо бүрийн нэр, бичмэл, дармал, цифр, тоо бүр өмнөхөөс хэдээр их, дараагийн тооноос хэдээр бага байгаа, тоо бүр 1-ээс 10 хүртэлх байрлалд ямар байр эзэлдэг вэ гэдэг энийг одоо хийлгэх юм байна. За энэ дотроос би энэ үйл ажиллагаануудыг нэг бүрчлэн хэлэхгүйгээр зөвхөн одоо нэг үйл ажиллагааг онцлоод хэлье. Багш хүүхдийнхаа нуруунд дээр нь гараараа цифр бичин, тэрийг багшийн гарын хөдөлгөөнийг хүүхэд мэдрээ самбар дээр ямар цифр бичсэнийг шоогоор бичих юм одоо дасгал бас сонирхолтой байдаг. Энийг бас хийлгэж болох юм аа. За тэгээд мөн үйл ажиллагаануудыг та бүхэн нарийн одоо харгалзуулж үзье. За энэ үеийн одоо нэг онцлог байдаг. Тоог бусад тоотой уялдуулж ойлгоснороо натурал тоон дарааллын тухай шинэ ойлголт бий болдог. Нэмэх асах үйлдлийн бэлтгэл үе явагддаг. Их баг тэнцвүүгийн харьцаа түүний хэрэглээг таниулж хэрэгэлдэг яг энэ үе дээр. Тэгэхээр одоо энэ үе дээр бол эдгээрийг бол анхаарах хэрэгтэй. За мөн сантиметрийг таниулж хэрчим зурах хэмжих дасгал ажилтдаг. Яагаад гэвэл 10 доторх тоо яригдж байгаа учраас 10 см-ийн хуваарьтай шугамн дээр 10 см дотор хэрчим зуруулаад хэмжих дасгал ажиллах бололцоотой байх нэ. Онцлог нь бол юу байдаг вэ гэхээр яг 10 доторх тооныхоо зүй тогтлыг хадгалж байдаг. Тийм учраас энэ 10 доторх тоо гэдэг нь бол дотроо агуулгадж байгаа. Тэрийг бол та бүхэн бол бас сайн анзаарч байгаа гэж бодож байна. За мөн одоо 100 доторх тооны дугаарлал дээр хичээлийн эхэнд бид нэр тооны утга бүтэц, бодит юмсийн тоон чанарыг илэрхийлэх, загварчлах, бичих, унших, жишг хэрэглэх гэсэн юм дарааллыг баримтлана гэсэн энэ дарааллын дагуу ямар үйл ажиллагаа хийж болохыг багш нь энд одоо харуулсан байна. За одоо энэ бүх үйл ажиллагаанууд бол нэг бүрчлэн авч үзэх юм бол нэлээд ийм дотроо их өргөн хүрээтэй үйл ажиллагаанууд байгаа. Тийм учраас та бүхэн одоо бичиж тэмдэглэж байхдаа үйл ажиллагаа бүрийг маш сайн тогтож хараарай. Жишээлбэл одоо тэр нийл ягаанаар бичсэн оронгийн нэмэгдэхүүн задлах гэдэг 45-ыг 40 дээр нэмэх нь 5 гэдэг. За энэ бол семинарын хичээл дээр та нарт бас гарч ирж байсан учраас одоо энийг хараад бас тэр даалгаврыгаа бас хийх болцоотой болж байгаа хаа. За цааш нь. За энэ эхний тэр хоёр цаасан
тоо бол тэр хоёр оронтой тоог тэмдэглэх юу байж гин, дараагийнх нь тэр тоолох хэрэгсэл байж гин, за мөн энэ хэлхсэн шүүр байж гин, за энэ 1.60-ыг тэмдэглэсэн загвар байж гин, за хоёрыг харьцах нь 5 хүснэгт байж гин. За энэ болоод одоо жишээлбэл нэг нь бүтэн дүүрсэн байх юм бол 10, тэгээ дахиад цаана 4 байна гэдэг бол 14-ийг илэрхийлж гин. За энэ багцлсан савх байж гин. За эдгээрийг бол энэ юуны хүрээнд бол концентрийн хүрээнд хэрэглэх бололцоотой байгаа. За та бүхэн одоо энэ хоёрыг харьцах нь 5, энэ багцлсан савх гэсэн энэ хоёр хэрэглэгдэхүүнийг бол зайлшгүй хэрэглэх болно. Ягаад гэвэл нэмэх үйлдэл үед хоёрыг харьцах нь 5 хүснэгт нь их хэрэглэгддэг, багцлсан савх нь хасах үйлдлийн үед бол хэрэглэгддэг юм аа. Тэгэхээр та бүхэнд эдгээр хэрэглэгдэхүүнийг зайлшгүй шаардлагатай болж хэрэглэгдэх учраас багш нь танилцуулж байгаамаа. За одоо 1000 хүртэлх тооны дугаарлалыг авч үзье. Мөн одоо 10 хүртэлх болон 100 хүртэлх тооны зөв тогтол бол 1000 хүртэлх тооны дугаарлал дотроо бол хадгалагдаа явж байгаа. Зөвхөн хэрэглэж байгаа тоо нь бол өргөсөд явж байгаа. 1000 доторх тооны дугаарлал. За энэ мөн түрүүчийн адилаар одоо хичээлийн бүтэц маань тооны утга бүтэц дээр ажиллах, бодит хэмжээний тоон чанарыг илэрхийлэх, загварчлах, бичих, унших, жиших, хэрэглэх гэсэн энэ дараалалаар явах нь байна. За мөн үйл ажиллагаануудыг нь багш нь харууллаа. За энэ дотроос одоо мөнгөн дэвсгэртийн тухай ойлголт орж ирж байна. Яагаад гэвэл манай улсын одоо мөнгөний ханш барааны үн бол 10-ын дотор тоогоор илэрхийлэхэд нэлээд төвөгтэй байдаг, бараг боломжгүй байдаг учраас юмны үн дээр ажиллах энэ одоо үйл ажиллагаанууд бол 1000 доторх тооны дугаарлал дээр орж ирж байгаа. Ихэвчлэн одоо 100-аас дээш төгрөгийн үнэтэй юмнууд байдаг. Хүүхдүүдийн одоо танил худалдаж авах боломжтой юмнууд бол 1000 доторх тооны дугаарлалын хүрээнд бол хэрэгжих бололцоотой байдаг. За энд арифметик хайрцаг гэдэг нэг хэрэглэгдэхүүн гарч ирж байна. За тэр арифметик хайрцгийг одоо дараагийн слайдн дээр харуулах учраас тэр үед нь ярив. За чээж бичгийн тухай асуудал яригдж байна. За энийг семинарын хичээл дээр та нартаа тулгарсан учраас бас санаж байгаа байхаа гэж бодож байна. За энэ бол арифметик хайрцгийн зураг юм байгаа. За нэг жижигхэн шоон бол нэг нэгж, за нэг юм урт 10 юм нэгжийг нийлүүлсэн бол 1/10, нэг хавтгай нь бол 100-т, бүхлээрээ бол 1000-т байгаамаа. За тэгээ эднийг ингээ бүгдийг нийлүүлээ угсарахаар ингээд 10-ыг харьцах нь 10, ахаад 10 гэсэн хэмжээтэй 1000 ширхэг шооноос бүтсэн ийм хайрцаг болдго юм аа. Тэрийг арифметик хайрцаг гэж нэрлэж байгаа. За энэ хэрэглэгдэхүүнээр бол 1/10-д 100-ыг бол төлөөлөх, загварчлах юм бололцоотой болж байгаамаа. За энэ бол нэг орон ангийн хүснэгт маань гарч ирж байна. За мөн одоо шоонуудыг одоо ашиглаж болно. За жишээлбэл энд бол энэ олон ширхэг шоо байна, 1000 ширхэг шоо байгаа. 100 ширхэг шооч байгаа. Энэ одоо яг хэрэглэгдэхүүн одоо харагдаж байгаа хэрэглэгдэхүүнд бол 100 ширхэг шоо байгаа. За бүр 1000 шоотооч бас байдаг. За тэгэхээр энэ тооны машин бол бас юуны үед энэ одоо дугаарлалын үед бол бас хэрэглэгдэх бололцоотой болно. Тооны машин дээр тоо биччихээ, түүнийг уншуулах юм дасгалууд хийж болно. Багш бас тоо хэлж өгөөд хүүхдүүдээр тооны машин дээр бичүүлж болно. Хүүхдүүдээс сонирхолтой ажил. За дараагийнх нь олон оронтой тооны дугаарлал гэдэг одоо бас ингээд хамгийн сүүлийн тойрог руу орж байгаа. Олон оронтой тооны дугаарлал дотор бол өмнөх одоо 3 тойрог доторх зөв тогтол бол яг тэр чигээрээ хадгалагдаад одоо тооны хүрээ маань одоо ихсэж ингэж олон орн 1000-аас дээш гарч ингэж олон оронтой тоо болж ирж өгж байгаагаар онцлогтой байгаа. Хүн амын тоо хинтрийг бол жишээ болгож авч болно. 8-гүүдийн хүн амын тоо гэдэг нэрийг бол жишээ болгож авч болно. Ягаад гэвэл олон оронтой тооны одоо нэг сайхан жишээ болж өгөх боломж бол гардаг юм аа. За мөн үйл ажиллагаануудыг та бүхэн нарийн ажиглаараа. За багш нь одоо ингээд дээрх концентрүүд дээр авч үзсэн одоо зүйлийг нэгтгэж харуулж байна. 10 хүртэлх, 100 хүртэлх, 1000 хүртэлх олон оронтой тоо гэсэн багнууд аваад түүнийгээ нөгөө 6 одоо зорилгынхаа дагуу тооны бүтэц утгыг танилцуулах,
бодит юмсийн тоон чанарыг илэрхийлж сурах, загварчлах, бичих, унших, жишээ хэрэглэх гэсэн энэ хүрээндээ ямар одоо жишээнүүд байж болох вэ? Ямар хэрэглэгдэхүүнүүд байж болох вэ? Яаж загварчлах вэ? Яаж бичих, унших вэ гэдэг дээр ингэж нэгтгэл хийж өгснээрөө бас одоо та бүхэнд хэрэгтэй болов уу гэж бодож байгаа маа. За энэ хүрээнд та нар маань эдгээр ном гарын авалгуудыг харж болно. За энэ суралцсан удирдамж багшийн ном бага боловсролын математикийн багшлахуу ба суралцах гэсэн одоо ном гарын авалгуудыг харж болно. За энэ лекцтэй холбоотой би та бүхэнд бас нэг хэдэн асуултыг бэлдсэн байгаа. Энэ асуултыг та нар бас өөрөөсөө асууж, энэ асуултын дагуу бас эргцүүлэн бодож ажиллавал бас зүгээр болов уу гэж бодож байна. Жишээлбэл тоон дугаарлалын ямар мэдлэг чадвар аль ангид ямар хэмжээгээр хөтөлбөр тусгагдсан байна вэ? За энэ бол яг 1-р бие даалттай холбоотой учраас та нарыг зориуд бас 1-р бие даалтаа хийхэд энийг ашигласаа гэд оруулж ирсэн байгаа. 1 сая гэдэг тоотой аль ангид танилцах вэ гэж байна. Тоон шулуун дээр тоог байрлуулах даалгаврыг аль ангид хийж эхлэх вэ гэд гих мэтчлэнгээр асуултуудыг оруулж өгсөн байна. Та бүхэн энэ асуултуудыг бас хичээлээ ойлгох зорилгоор энэ асуултуудыг заавал тогтож эргцүүлэн бодож ашиглаарай.